Oh my god. Сайн байцгаана уу? Маш удаан хугацааны дараа би яг үүнд бол бичлэг хийж байна. Би яг өмнөх хугацаанд яагаад бичлэг хийхгүй байсан бэ гэхээр мэдгүй. Би яг ингээд завгүй ч юм шиг, давтай ч юм шиг ерөөсөө л ягаад ч юм цаанаасаа бичлэг хийх зав цаг нь ерөөсөө болохгүйсэн зөө. Тэгээд би угаасаа TikTok-гоч баг нэг хийг баха тий. Яг өдөр болгон бас хөөрхөн аль аль чадхаараа ингээд бичлэг оруулж байсан ч гэсэндээ ер нь амар итгэвтэй байдгаас нэг хэсэг ингээд болцсон мэс. Тэгээ би ингээд амар санаа зов. Яа хүмүүс амар мартчихв дээ. Ерөөсөө л нөө бичлэг бүр үнэхээр яаж яхад сая чусогийн үеэр 10 хоног ажилласан гэдгсэн шээ. Тэрнээс хойш ингээд амьдрал бүр ингээд өсөх гэл юм хурд явсан зөө. Тэгээ шалгалт малгалт болоо шалгалтаас цаашаа ингээд янз бүрийн одоо юу боллоо ямар ч ч мэдгүй амар л завгүй аваад ирсэн яг. Тэгээд завгүй явж яагаад за би яг юу хийсэн бэ гэхээр яг үндэл хийсэн юм нэг ч байхгүй. Тэгэл за ядаж бичлэгээ даа гэж бодоод ингээ камера асаацсан сууж байна. Тэгээд та нарын ингээд яаж аа би юу авсан шүү дээ. 17 камераараа өөр байгаа. Ялч өөр юм бэлээ. Зураг мурган дээр бүр солиотой өөр гард юм бэлээ. Тэгээ би танарт IG зургийг харуулъя. Энэ миний IG байна. Та миний IG-г дагахыг хүсвэл дагаарай. Энэ ч яг би камер би танарт энэ зургийн түүхийг ярина за. Энэ хартаа яалч уу камер шал өөр байгаамаа. Энэ жоохон. Тэгээ би уцаараа бичлэгж би гоо iPad-аар дуухгүй. Гэтэ өнөөдөр бол уцаараа чинь миний iPad-ны цэнийг дуусгаад. Тэгээд энэ нь болохоор миний 15-ын камер. Тэгээ энэ болохоор миний 17-ын камер. Гэтэ бүр ялч урд камер дээр нь хамаагүй өөр санагцсан, хамаагүй гоё санагцсан. Би бол 17 анх 17 очоод ингээ жоохон ингээд яасан. Яна би ингээд амар нэг тийм гимшээч байгаа юм шиг нэг тийм амар баян биш юм байж ингээд амар эдийн шуналтай болж байгаа юм шиг үстэй гэж өөрөөсөө ингээ хайгаа зөө. Яна би ч одоо эдийн шуналтай болоод би бүр ингээ солиорч байгаа юм шиг үстэй гэж бодсон ч гэсэндээ за ганц уцаагаад эдийн шуналтай болно гэж юу хийсэн гэж бодоол. Тэгэл одоо уцсныхаа төлбөрийг 17 авсан хүн болгон баян биш шүү дээ guys. Би ч одоо юм уугаа төлнө шүү дээ. Лизингээ минийх ч лизингийн утас. Тэгээд би тарахт энэ юуг хэлээ заяо. Энэ зургийн ингээ behind ингээд син ярих юм бол заяо. Бит хоёр ингээд за зураг авахлах газар байх бит хоёрны жоохон найзтайгаа болцоод тэгээд яг ингээд одоо жоохон уруулын бодог явах цаанд уруулын бодог ажилласан байсан бол нэг газар суугаал зураг ингээд авахлахтай бэлдээл уруулаа бодоол нүүрсээрээ хараал гэж солонгос хүрээд би ингээд чиний зургийг дараад өгөх үү гэд чи ингээ гадаад юм уу би чи ингээ зургийг дараад өгөх хэрвээ ингээ тухгүй байсан ч даруулахгүйсэн ч болно гэд би чинь зураг авах гэж ирсэн юм чинь тэгэл да болж штэ тэгээд яг уу ингээ тэр ах гэдэг бичлэг хийгээг байсан тэгээд хоёрхон поз дарж өгсөн заяа тэгээд ялч уу энэ бүр амар гой санагдаа тэгээд би ингээ тэслэхүүцэн ингээ миний ингээ амар нойр хүрээдсэн заяа амар хэцүү нойр хүрээд үгүй нойр хүрхгүйсэн заяа бичлэг ингээд надад ийм гой зураг би энийг яаж постлохгүй би нэг сторис хийхгүй би энийг яах вэ гэж уцраагаа дээр постлцсан яа нэг тиймэрхүү тэгээд ойр санаа ачаан нэг шалгалтууд манд болсон шалгалтандаа нэг average яг дундаж оноонууд авсан. Би бол энэ семестрийнхаа шалгалтын оноонуудаа маш сэтгэл хангалуун байгаа. Би угаасаа илүү гарахыг хүсэхгүй. Би зүгээр л ингээ хүмүүстэй хөтөлцөөл яг ингээ дундаж чигээрэл ингээ явжээ гэж бодоод яг ингээ яадаг хгүй шалгалтын дуун гаргаж өгөхдөө Монгол яадаг мэдэхгүй байна. Солонгослаа за хүүхдүүдийн дундаж дүн гэж гаргаж ирдэг хгүй. Тэгээ би яг дундаж дээрээ л ясан. Тийм болохоор баярлаа. Би илүүсээ хичээнэ. Би тэгээд хамгийн гол нь бүр ингээд хамаг чадлаа гаргаж чийгүүгэж дундаж авч гинэ гэдэг чинь ер нь ингээ амар сайн хичээвэл илүүсээ авах боломжтой гэдэг бол мэдрээд ингээд амар хичээмээр санагдсан. Тэнийг тиймэрхүү байна. Өнөөдрийн сэдвээр бүгдээрээ заяа. Тэгэхээр яхаа надаас ингээд чи ингээд яаж сургуулийн төлбөрөө төлдөм бэ те гэдэг асуулт маш их ирдэг. Тэгээд дээрээс нь олон улсын харилцаа сурах. Яг энэ бичлэгийг өмнө нь хийцэн байсан л та. Гэтэ би устгацсан. Тийм болохоор тэр бичлэгээ хийнэ гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хоёр сэдвийн талаар ярилцсан. Эхлээд бүгдээ олон улсын харилцаагаар сурах. Миний мэргэжил чинь улс төр олон улсын харилцаа шүү дээ. Улс төр олон улсын харилцаагаар суралцах яг ямар байдаг вэ талаар эхлээд бүгдээ ярьцгаая. Улс төр олон улсын харилцаагаар суралцсан гэдэг бол мэдээж ер нь маш хэцүү бүх мэргэжлээ сурах нь маш хэцүү ч гэсэндээ
улс төр олон улсын харилцаагаар сурах нь за бизнесээр сурж байгаа хүүхдээ ингээ харьцуулаад яриад явъя л да. Бизнес чинь ер нь бол хаас агил сурдаг юм нь адилхан шүү дээ. Одоо юу гэх юм тоонууд нэг ингээ өөрчлөгдөхгүй яг ингээл онлайн ингээд ер нь ингээ ойролцоо юм сурах ч гэсэндээ улс төр олон улсын харилцаа гэдэг бол бүгдээр Монголынхоо юмыг биш яг гадаад юмыг сурах нь бас адилхан ч гэсэндээ бүгдээр Монголынхаа юмнаас ер нь бол юу ч мэдэхгүй гэсэн үг. Юу ч одоо ингээд өөрсдөө судалган бол багш нар чинь мэдээ зааж өгөхгүй. Тийм болохоор давхар чи Монголоо ингээд давхар судалж явах хэрэгтэй. Монголдоо ингээд ажиллана гэж бодож ивэл. Тэгээд би болохоор улс төр олон улсын харилцаагаар ер нь Солонгосын талаар л бас сурна шүү дээ. Солонгост ингээд сурч байгаа юм чинь. Тэгэл тийм болохоор тэр тал дээр жоох хэцүү би ингээд давхар ингээд үг хэллэгүүд нөмөр ингээд амар хэцүү заяа. Гэтэ одоо л ингээд эхний семестр бол яг уу эхний жилдээ манайх нэг л мэргэжлийн жил үздэг. Нэг л мэргэжлийн жил үздэг болохоор эхний жилдээ бол нэг хэцүүсэд байх юм байхгүй. Тэгээд хоёр дахь жилээсээ жоохон хоёр дахь курсын 1-р семестрт амар хэцүү байна. Яагаад гэвэл чи гэвэн мэргэжлийн жил үзчихлэн заяа. Тэгэл юу вэ? Би бүр үнэхээр эхний семестртээ миний ингээл би бүр үнэхээр яхаа мэдэхгүйсэн заяа. Яхаа мэдэхгүй ингээл яваал гэсэн. Тэгээд хоёроос арай гайгүй болж ихэлсэн. Тэгээд би яг угаасаа зүүн дээрээ дундаж average дээр аваад тэрнээс бол эхний курс бол үнэхээр ингээд таарч идсэн заяа. За тэгээд ялчгүй тэрийг одоо угаасаа та нар мэрэгжилтэд ороод багш нар чи ямар хичээл зааж ин тэрнээс хамаараад угаасаа үг мөгөө нөөцлөлтөн. Тэгээд эхний семестртээ ингээ үг мөгөндөө ингээ дасна. АМ одоо салбарынхаа үгэнд ингээ мэднэ гэсэн үг шүү дээ. Яг хөө тэрнээс өмнө та нар одоо бизнесийн ингээ хүн түнд хэллэгүүдийг сураад орж иж болно. Янз бүрийн сурах чам мэргэжлүүдийнхаа хүн түнд мэргэжлийн үнүүдийг одоо ингээ сурчаад сэжилчээд орж ирж болно гэсэн. Би болох тгийг болохоор надад ингээ шууд мэдхгүй хүмүүс ингээ амар их заяа солиод их одоо ч гэсэн ингээ байсаар л. Тэгэл яалчгүй ингээ орчуулаад тань ингээ транслейт дээр бол угаасаа маш хэрэгтэй зүйлч болно гэсэн үг. Миний мэргэжлээ сурч байгаа хүмүүс гэх юм бол мэдээ солонгос сурч байгаа солонгос л угаасаа сурчаад ирсэн. Гэхдээ солонгос дээрээ англиар сурч байгаа гэвэл яах вэ гэхдээ англиар сурах гад асуудалгүй ч гэсэндээ солонгост байгаа юм чинь солонгос хэлэх бол хэцүү шүү дээ. Яг үнэ солонгосчууд ерөөсөө англи хэлгүй зав. Англи хэлэх болохоор та нар англиар ингээ харилцан гэдэг бол ингээ жоохон ярихтай байж магадгүй угаасаа ярихтай заяа. Тийм болохоор солонгос сурах чаалал угаасаа баг зэргийн дунд зэргийн солонгос хэлтэй байсан дээр. Тэгээ дээрэс нь бакалавр сурыг жодж бол топик 5, топик 6 аваад ирсэн. Тэр гэхдээ топик 5, топик 6 авлаа гэд танд хичээлээ бакалаврынхаа хичээлийг бүрэн бүтээл ингэж хийжэж 100% ихний семестр бол байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл топик 5, топик 6 гэдэг төвшин чинь харилцааны төвшин л ямар ч асуудалгүй болохоос биш. Мэргэжлийн төвшин чинь шал өөр байгаа. Бүгдээрээ ингээл Монголда ч гэсэн мэргэжлийн хичээл сонсох үедээ юу яриад байна гэж боддог бол та нар одоо ингээд 100 үржүүлсэн юм шиг ингээд амар хэцүү ингээд бүр ухаж ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. Тийм болохоор ядж л топик 5, топик 6 аваад ирсэн дээр гэж бодож байна. Тэгээд нэг юм хэлэхэд Yonsed топикийн тэтгэлэг байхгүй шүү. Өөр одоо Yonsed JKS ч гэсэн жоохон хэцүүг сонссон. Засгийн газрын тэтгэлэг орж иж болж байна. Эсвэл 4 жилийн тим тэтгэлэг авах гэхээс эхний семестртээ шууд тэтгэлэгтэй орж ирнэ гэдэг бол жоохон хэцүү. Тэгээд эхний семестртээ төлбөрөө төлчээ дараагийн семестрээсээ дүнгийн сайн гаргаад дүнгийн тэтгэлэг аваад явж болно гэсэн үг. Эсвэл санхүүгийн тэтгэлэг гэж байгаа заяа. Санхүүгийн тэтгэлэг нь за би тэтгэлгийн талаар тэгж байгаа бас ингээд дэлгэрэнгүй бичлэг ингээд оруулж болж байна. Тэгэхгүй бол энэ чинь бүгдээр өөр юм ярьж байгаа болохоор яг өөр сэдв рүү хазах гэдэг байна. За бүгдээр хэлний талаар ярьжсэн солонгос хэл бол угаасаа солонгос сурах чаал бол угаасаа сураад ирсэн дээр гэж бодож байна. За дээрэс нь англи хэл бол угаасаа л бүгдээр англи хэлийг тусдаа хэл гэж бодох шаардлагагүйгээр англи хэлийг угаасаа сурах шаардлагатай. Дээрэс нь улс төр олон улсын харилцаа сурах гэж бодож ивэл давхар нэг хэлтэй хэрэгтэй. Манайш давхар энэ нэг хэлийг хятад хэл гэж хэлсэн. Тийм болохоор би хятад хэлийг сурч эхэлж байгаа юмд бол үнэхээр шаарддаг байна гэж бодоо. Үнэхээр ингэж болохгүй. Би өөр ингээд сүулдэ ингээд басцсан заяа хятад хэл болно гэхээр гэтээ ингээд ялч юу сурмаар агуулхлаар ингээд
хичээгээд ингээд сурч байгаа. Гэтэ мэрэгжлийн хичээлээ жаагаад давхар ихтгэл гэдэг бол юунд бол амар чанга. Тийм болохоор 10 жилийн хүүхдүүд живэл би миний зүгээс зөвлөх 3 хэл бол заяа. За солонгос сурах гэж байгаа солонгос хэл заяа. Солонгос хэл, тэгээ англи хэл, тэгээ хятад хэл. Тэгээд өөр одоо яг солонгос хэл нь өөрчлөгдөж болно. Заавал сурах ёстой 2 хэл нь болохоор англи хэл, хятад хэл. Тийм энэ хоёрыг сурчвал та дэлхийн тал хүн амтай ямар ч асуудалгүй ярилцсан гэ одоо амар гайхалтай биш гэж юу. Тийм. Гэтэ яг хятад хэл сурахгүйсэн ч болно. Англи хэл угаасаа заавал байх ёстой. Тэгэл энэ хоёр хэл нь та нар өөрсдөө сонголтоор миний зүгээс бол англи хэл, солонгос хэл, хятад хэл гэж би бол бодож байна. За нэг тиймэрхүү. Тэгээд энэ мэргэжлээр сурахад шалгалтаа юу нь ингээд яаж өгдөг вэ гэхээр заяа. Шалгалтаа бид нар бичиж өгдөг. Янз бүрийн одоо математик, бодлого гэдэр угаасаа байхгүй болохоор хариулт нь нэг гарна гэж хэзээч байхгүй. Багш нар ингээд нэг асуулт асууна. Тэгээд та хэд тэр онол дээрээ суйрлуулсан өөртөө бодлыг бичиж үлдээнэ гэсэн үг. Тийм болохоор баг ингээд надад шалгалт нь хамаагүй амар санагдсан заяа. Зөв буруу гэсэн юм бол ингээд хэзээч байхгүй. Яг хоо тодорхой хэмжээнд яг хоо ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн юм байгаа л да. Гэхдээ та нарын бодол бүгдээрийнхэн бодол одоо 100 хүн шалгалт өглөө манай ингээд 100 хүн шалгалт өглөө гэж бодоход 100 өөр хариулт гарах байхгүй. Тийм болохоор тэр талнаас надад амар дайчгүй гой санагддаг. Тийм болохоор би шалгалтандаа эврэж авч яваад байгаа гэж би бол бодож байна. Тэгээ шалгалтныг тийм хөө тэнгууд яг бизнес дээр одоо янз бүрийн манай инженерээр сурж байгаа найзуудаа сонсоход яг ингээд бодлого бодцыг яг хариултууднуугаасаа бүгд нэг болохоор ингээд жоохон тийм баригдмал ингээд амар хэцүү санагдсан. Манай багш нар ер нь бол хэлэхдээ та нар ингээд зүгээр л юу ч хамаагүй байнга л бодол гэж хэлдэг заяа. Яагаад гэвэл бидний мэргэжил чинь одоо янз бүрийн нэг юмд хязгаарлагдмал бол биш дээ. Тийм болохоор та нар сайн бод, сайн тунгаа зүгээр үргэлж бод. Одоо ерөөсө бодхоо битгий зогсоо. Тэрийг тэгвэл яг энийг ингүүл яг гэж сайн бодчихъя гэж хэлдэг заяа. Хэлдэг. Тэгээд би яг ингэж бодох нь яг үндэл амар толгой өвтгөм ч гэсэндээ ер нь бол нэг юм бодцоод одоо тэр ингээд яа гэм бол ингээд бүгдээр бодож тэр үедээ шууд ингээд Google-ээс хайгаал тэр асуултын хариултыг ол гэсэн. Тэгэхгүй бол ингээд дараа нь угаасаа мартчихдаг болохоор нэг юм толгойч орж ирсэн бол шууд хайгаал ингээд олж ий гэж хэлдэг. Тийм тэгээд өөр чин тэгэл ер нь амар багийн ажил дээрээс нь амар ихтэй. Яагаад гэвэл угаасаа л ойлгомжтой шүү дээ. Яг нийгэмд юу болж ийн яаж ийн нэгж тэрний талаар угаасаа ярина. Тийм болохоор багийн ажил ер нь бол яг багийн ажил хөгжил гэж байгаа. Гэтэ ер нь бол семестрт заавал 1-2 багийн ажил бол заавалчгүй байдаг. Би сая 2 багийн ажилтайсан 2 багийн ажил маань ингээд дууссан болохоор амар сэтгэл санаа тайван амар гоё юм. Тэгээ солонгосчуудтай багийн ажил ихэд бол тийг санаа зовоод авах юм байхгүй. Хятадтай багийн ажилд орчих бол жоох хэцүү. Яагаад гэвэл хятад нэг ямар сурыг гэж боддгоо болохоор ингээд чин сэтгэл сэдгүү. Солонгосчууд болохоор дөнгөний төлөө амьдардаг хүмүүс шүү дээ. Эсвэргээрээ би ингээд хятадтай багийн ажилд ороход би ядаргаатай нь болдог бол солонгосчуудтай багийн ажилд ороход яа ямар ядаргаатай юм бэ гэж боддог. Тэгээ дээрэс нь амар цагаа амар солонгосчууд нэг юм цагийн амар тулгаж идэг. Би бол ингээд ер нь цагийнх нь өмнөөс ингээд хийжүүл надад амар санагддаг байхгүй юу. Тэгээ дээрэс нь солонгосчууд ингээд шүн ингээд над руу бичдэг заяа. Би бол ингээд шүн 12 гээл миний унтдаг цаг. Тэнгүүд солонгосчуудтай багийн ажил болонгод одоо миний явуулсан PPT-ийн фидбек гэдэг өгөх болно шүү дээ. Тэнгүү шүн 11 болж аваад шүн ингээд бичээд уучлаарай. Чи ингээд PPT-ийнхаа тэрийг засаад өгөхгүй яг одоо засаад өгвөл сайн байна гэж шүү дээ. 11 цагт би чи ингээд юу унтах гад ингээд бэлдэж штэ. Яагаад би аль өдөр явуулсан байгаа шээ. Шүн хэлдэг. Би тэр үед надад жоох хэцүүсэн. Надад ингээд цагийн ингээд одоо цагийн тохироо маань ингээд харахгүй. Тэднийг сэрж хагаад би сэрж унтж идэг. Тэднийг унтж хагаад би сэрж идэг. Тийм болохоор тэр нь жоох хэцүүсэн. Тэгээд ялчгүй нэг шүн ингээд оройтой л унтсан. Тэгээ маргааш өглөө хичээлтэй. Тэгээ нэг тиймэрхүү байсан. Тэгээд өөр чинь манай багийн манай мэрэгчил чинь шалгалт нэг тиймэрхүү багш нар нь угаасаа мэдээж өгшөө хүмүүс орно. Ялчгүй ингээд амар их юм сурцсан, их юм халаацсан тийм хүмүүс хөшөн багш нар эрэгтэй багш нар ордог. Тэгээд бизнесийг харахад бол гүр залуу эмэгтэй багш нар амар их байдаг. Тэгээд яг би энэ яг өөрийнхөө чихээр сонсоогүй ч гэсэндээ яг Монгол адилхан мэргэжлээ сурдаг хүнийхээ ингээд юугаар сонссоохгүй. Гэсэн чинь юм ингээд Янсагийн энэ миний сурж байгаа мэргэжил ингээд жил ирэх тусам
элсэгчдийн тоон ингээ багасаад байгаа. Тэгээд багш нар энэ ангийг байхгүй болчихвдээ гэж амар санаа зовж байгаа гэж хэлсэн. Тэгээд гайг болох үү гэж би бодож байгаа. Би бас жоохон санаа зовж байгаа. Одоо бүгдээрээ би яаж төлбөрөө төлдөг вэ гэсэн. Яг би энэ сэдвээр ярихгүй бэ гэж бодсон ч гэсэндээ тэгээд л угаасаа ярмаар санагдал ярьлаа. Юм за эхлээд бүгдээрээ манай төлбөр яг хэд гэдээс эхлэе заяа. Манай төлбөр чинь 4 сая 300 мянган вон гэдэг чинь 10 сая төгрөгөө гэсэн үг семестр. Семестр чинь 3 сартай. Тэгэхээр жилд төлбөрл шүү зөвхөн. Төлбөрл зөвхөн 20 сая төгрөгд явна гэсэн үг. Манай мэргэжил тийм болохоос бусад нь болохоор 5 сая 6 сая гэсэн мэргэжлүүд байгаа шүү. Манай мэргэжил савын аг нийгмийн анги гэж явдаг бол нийгмийн анги тэгээ нийгмийн анги нь хамгийн хямдхан тэгээ 4 сая 300 гэж явдаг. Тэгээ жилд төлбөрл гэхэд 20 сая төгрөг халаас тус ингээд гарнаа гэж ойлгож байна. Би тэгээд эхний семестрийн төлбөр дээр болохоор эхний семестр бол угаасаа 100% би Монголоос авч болохоор аав ээж мандаас эхний нэг жилдээ бүгдээрээ 6 сая бараг 7 сая вон төлөх мэдж байгаа сте 14 сая 7 сая чинь хэд болох юм бараг 16 мурган сая болох юм уу эхний 2 семестр 16 сая төгрөг төлнө 2 дахь жилээсээ 4 сая болно шүү энийгээ сайн ялгаж залгаарай. За тэгээ эхний семестр бол угаасаа би Монголоос явж болохоор аав ээж маань төгсөн дараагийн семестр би бол буудалд ажил хийсэн. Буудалд ажил хийгээд талаасаа дээгүүр юм талын өөрөө болсон. Талын өөрөө болоод тэгээ дараагийн ихтэй бол би бол үнэхээр шантарсан. Шантраад би Монгол явсан. Тэгээд бас л аав ээж маань төлбөрөнд төлж өгсөн. Тэгээд саяны 100 бас би Монгол явцсан найзууд. Тийм ер нь бол төлбөрөө яаж төлдөг вэ гэсэн асуултанд маш энгийнээр хариулвал аав ээж маань төлж өгдөг. Тэгээд хаяада тэгээд дээрэс нь юугаа л өөрөө олдог. Янз бүрийн хэрэглээ зарлаа, янз бүрийн надаас гарч байгаа төлбөр идрээ өөрөө олдог. Ажил хийдэг, зөөгч хийдэг. Тийм нэг тиймэрхүү байна. Жохон яхав гэмшмээр ч гэсэндээ тэгээд яг үнд бол яг би талын л угаасаа олж чадна. Тэрнээс биш та нар ингээд надаас асуулт ирдэ штэ. 100% өөрөө төлбөр болоод явах боломжтой юу гэж. No, never. Хизээч боломжгүй. 100% бол хизээч боломжгүй шүү. Ар гэрээс ямарваа нэгэн тусалцаа тэг санхүүгийн нэг 50% туслал ингээд заавалчгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 100% гэвэл та нарын ингээд танд чинь дөнгөж 18-тай 19-тэй хөхөд 10 жилээ төгсөөл энд ирж байгаа. Яг болгоод явж байгаа хүмүүс байгаа л та тэр хүмүүсд үнэхээр сэтгэл зүй үнэхээр ингээд амар сайтай байна. Би бол үнэхээр арчаагүй ингээд болохоор ялчгүй ингээд гэр бүлээс бол ингээд мөнгөн тусламж авдаг. Тэгэхгүй бол ингээд 100% гэвэл дихт та нар амар ядарна. Солиотой их ядарна. Цалин өндөр ч гэсэн эдгээр цалингаа зөв зүгээр өгөхгүй шүү. Яг цалингийн хэмжээ нь ингээ өндөр ч гэсэндээ та нар зөв зүгээр ойлгож байгаад мэдээ цалин өгөхгүй. Тийм болохоор амар их ажил хийгээд амар хэцүү ажил хийгээд амар их цалин л авдаг болохоос ш. Амархан ажил хийгээд их цалин авдаг бол биш. Амар ядарна. Тэгээд дээрэс нь та нарын бакалавр дээр сурч байгаа л хичээлч үнэхээр хоцрогдно. Яг хагас бүтэн сайнаар ажил хийж болох ч гэсэндээ хагас бүтэн сайнаар ажил хийлээ гээд яа. Та нар ер нь бол хэрэглээгээ л олж явна гэсэн үг. За тэгээ амралтаар ер нь бол 3 сар ороод 3 сар амардаг гэж боддог бол арай өөр. 3 сар талтай хичээл ороод 2 сар л ер нь бол амардаг гэж ойлгож болно. Ер нь бол бараг 4 сар хичээл ороод 2 сар амардаг. Тэнгүү төмбөс болохоор би ч гэсэн тэгж боддог гэсэн. 3 сар ороод 3 сар амарч ийна гэж боддог байсан ч гэсэндээ бараг 4 сар ороод 2 сар л яг үнэндээ амарт юм бэлээ. Тэгээд энэ үеэр бүгдээр хамгийн ихтэй яг хүүгүүд бол амар ихийг олж чаддсан юм шиг үлээ. Иса одоо нүүлгэлтэй ажиллаж амар юу болохоор өндөр салентай бүгдээрээ бол буудал хийж байгаа болохоор 4 сая за ихтэй 5 сая 2 сар бүтэн ажиллаад 5 сая вон олж ин гэсэн. Гэхдээ бүгдээрээ тэр дунд нь ядарна тий амарна тийм болохоор тэднийгээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Тийм болохоор 100% бол би бол үнэхээр чадахгүй л гэж хэлнэ. Үнэхээр та нарын ингэ сэтгэл зүй, та нар үнэхээр Монгол ямар санагдана 2 сар ингэ бүтэн ажиллана гэдэг чинь тэ амар ядарна тэ юу ярьж байгаа юм бэ? Үнэхээр чадаад явж байгаа хүмүүс бүр үнэхээр алга таши. Үнэхээр та нар үнэхээр мундаг байна. Би бол арай чаддаг маа. Би бол тэгээд яг семестр дуусаад эхлэнгүүт ээж за ирэх юм уу гэд яг ингээд
Монголоос явуулан гоцоо энэ семестр хамгаалтаар ажиллаарай гэж тэгдэг заяа. Тэгээд би ч гэсэн тэгнэ л гэж явдаг заяа. Тэнгүүд ээж аав нар өөрсдөө за ирэх юм уу гэж хэлдэг байхгүй. Тэгэл би чинь за очиё гэл тэгэл очиж юм шиг. Гэтэ энэ семестр бол ажиллаа. Энэ семестр бол төлбөрийнхаа дэс салыг болно гэж бодож байгаа. Гэтэ миний төлбөрийн хувьд бол угаасаа 4 сая 300 гэж байгаа юм чинь ер нь бол 2 сар бүтэн ажиллахад ер нь бол олох боломжтой. Гэтэ та нар ажиллана л гэдэг хажуугаар бүгдээрээс хоол унд идэн амар ядарн ажиллана болсон тэрмээгаа ингээд амар тооцоолох хэрэгтэй гэж би бол бодож байна. За ер нь бол ингээд бичлэг маань баг 20 хэдэн минут болчихоо яач. Кат мат гэж жоох хацахгүй бол амар урт бичлэг болчлоо. Тэгээд тодорхой хэмжээний нэг жоох мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Тэгээд одооноос яг бичлэгийг цаг тухайд нь 7 минут ядаж нэг бичлэг 1-2 бичлэг ингээ оруулаад гоё юмна гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үзсэн баярлалаа. Та хэд миний гоё Instagram-ыг гоё дагаад YouTube-ыг маань гоё subscribe хийгээрэй. Баярлалаа.